хамгийн их санал авдаг ая бол танир өнөөж явна гэдэг киноны дуу байдаг шүү дээ. Ер нь бол ихэнхдээ л ардын дуунуудаар зөнгөж захих юм да манай хүмүүс чинь. Одоо бүхэл буглаа гаргачлаа. Ийм сайхан юм мэдэрсэндээ маш их баяртай ингээд урдыг ганц хоёр хөгжмөр ингээд мэдэрдэг болол тэр бол хүний хөгжил гэхээр миний ажил бол надад бол маш их урам зориг өгдөг. Би ажилдаа маш их дуртай. За намайг мөнх цэг авахтай мөнх гэдэг. Би одоо урлагийн байгууллагад ажиллаад бараг 23 жил болсон байна. Тэгээд одоо улсын филармонд 94 оноос хойш ажиллаад 22 он хүртэл бол улсын филармонд ажиллаж байгаад одоо бол чөлөөт уран бүтээл болсон. Одоо энэ ингээд Блумонд одоо ингээд үзэгчд олондоо одоо энэ тий кофе цаа ууж байгаа хүмүүст ингээд сэтгэлийн гişиг болгоод өдөрт ингээд хөгжим тоглож өгдөг ийм ажил хийж байгаа маа. Ерөнхийдөө бол одоо энэ Блумонийхоо үнцэн ажилтнаар орцсон байгаа төрөлхтний компани. Тэгээ ийм хөгжимч юм байна. Он 22 оноос эхэлсэн гэхээр чинь бараг л 4 жил болсон байна тий. Одоо 26 онд чинь тий. 4 жилд одоо ингээд бүх хүмүүстэй ингээд энд орж ирж байгаа, мөн хоолж байгаа, мөн кофе ууж байгаа бүх хүмүүстэй ингээд мэддэг аяа тоглож өгөхөөр айгүй тийм дуртай. Маш их сэтгэлийн тааламж таашаал аваад заримдаа баярлах, заримдаа гомдох, заримдаа янз янзын асуудалтай хүмүүс орж ирэх асуудлаар үрж иж хэлдэг л дээ. Танд маш их баярлалаа. Би одоо иймэрхүү асуудалд орсон байсан. Ийм гоё ингээд тэр байтугай сая нэг хүн нодлон жил би ингээд профессорын ажлыг хийж байгаа маа ингээд жил таны хөгжмийг сонслоо. Эний хөгжмийг сонсох болгондоо би тэр гоё гайхалтай аялгуунуудыг мэдрэх болгондоо би профессор ажлынхаа хийхдээ маш урамтай байсан. Гэртээ хийснээс илүү энэ чи ирээд энийг хийсэндээ маш их баяртай байна. Одоо ингээд төгсчлөөгээ ирээд хавар надаа ингээд цэцэг өгöd баярлж байсан байхгүй юу. Ийм гоё сэтгэлийн юу таашаал өгж байгаа болохоор миний ажил бол надад бол маш их урам зориг өгдөг. Би ажилдаа маш их дуртай. Ер нь бол би дандаа гоцоо Монголынхан хөгжмийн зохиолчд одоо алтан үе гэж ярьдаг да тий. Социализм үедээс хөгжмийн зохиолчд одоо залуу үеийн хөгжмийн зохиолчдын дуу бас их шиглүүлдэг ихтэй. Тэр тусмаа ингээд Жансан нурган дуу тоглохоор хүмүүс маш их сэтгэлд нь хүрж идэг, хүлээж авдаг. Тийм учраас би бас Монгол тийм ардын бас нөгөө богино ардын эсвэл нийтийн тэр сайхан аяд тоглохыг дуунуудыг тоглож өгөхөд хүмүүс маш их сайхан хүлээж авдаг. Бас ийм бид нар одоо энд ажиллаад ийм таблет гаргацсан байгаа юм л та. Одоо энд одоо ингээд дуунуудаа ингээд бүх нэрс бүх юмуд нэмчээ байгаа. Монгол гадаад сонгодог дуунуудаа. Эндээсээ бол ингээд хүмүүс хурч ирээд энэ дуу сонсъё гэж сонгочих юм бол би тэрийг тоглож өгдөг. Хамгийн их санал авдаг ая бол танир өнөөж явна гэдэг киноны дуу байдаг шүү дээ. Тэр бол маш их гоё. Бас нөгөө ээжийн тухай дуунууд байдаг шүү дээ. Ээж аавын тухай дуунууд байдаг. Тэгээ сүүлийн үед болохоор манай залуучууд болохоор нэг гадны гоё дуунууд байдаг шүү дээ. Одоо орчин үеийн тийм дуунуудыг бас их захиалж байгаа сүүлийн үед. Ер нь бол ихэнхдээ л ардын дуунуудаар зөнгөж захих юм да манай хүмүүс чинь. Энэ бол ер нь цаг хугацааны эргэлтэл болж ийн гэж би ойлгодог шүү. Ер нь бол одоо бүх юм чинь ингээд нэг давтамжтай яваад байхгүй шүү. Эргээл өөрчлөгдөөл хөвсчээдэг тийм учраас бид нэр тухайн үед тэр өнгөрсөн үеийнхэн тэр алтан сайхан аялгуунуудыг одоо цаг дээр авчиж ирэхдээ бас жоохон өөрчлөлт эсвэл яг тэр хിവэрийн сонсоход тухайн цагт байсан хүмүүсүүдийн залуу занд нь одоо насандаа ажиллаж хөдөлмөрж исэн хүмүүсийн хайрлалт орлож исэн тэр хүмүүсийн нөгөө нэг дурсгалыг сэргээдэг. Түүхийн замлыг ингээд өөрт нь мэдрүүлж өгдөг гэдгээрээ бол хүмүүс аягүй их сайн хүлээж авч маш их баяр талархлаа илэрхийлдэг л дээ. Энэ бол нэг үсэнтэй цаг хугацаагаар эргээд аялж байгаатай ялгаагүй аялгуу гэдэг чинь хүний зүрх сэтгэл болгон бүх юмд нэг оршиж болохоор тэр утгаараа маш их сайхан л та. Хөвсөн өөрчлөн гэдэг чинь бол тэр тухайн дуу хит өөрчлөхгүйгээр яг өөрийнх нь манерт тааруулаад яг одоо залуучууд нь ч гэсэн тэр үеийнхээ дууг ингээд өвж аваад цаашдаа ингээд хөгжүүлээд ингээд хүргэж өгнө гэдэг чинь миний бас нэг гоё зорилго байхгүй юу? Бас тэгж хүмүүстэй хүргэнэ гэсэн үг. Шинжлээс өмнөх ингээд нэг хөгжим тоглож байгаад мантахад цаат ингээд гэж байдаг штэ тий. Одоо манай Жансарга гоё тэрийг тоглоод цагаан савар хоёрыг ингээд тоглоод хажууд сууж яс нэг ихч өвлөө согоцсон байхгүй юу? Тэгээ би чинь өөж байгаа хүнс чад ямар та яав ий гэж асууж чадахгүй тоглолтоо дуусгачаал дараа нь ингээд хүмүүсээ сонсох дээр миний тим үеийн тим цагийн үеийн ийм цагийн үеийн ингээд ихшгэлсэн энэ аялалгыг сонсох дээр би тэр тухайн цаг үедээ очисон тэр бодол мэдрэмж маань намаа ингээд сэтрээштэй сэтгэлийн минь одоо энд дэсэн одоо бүхэл буглаа гаргачлаа ийм сайхан юм мэдэрсэндээ маш их баяртай ингээд бас гарч явж исэн хүмүүс зөндөө байна.
Тэгэхээр хүний сэтгэлийн гүнд байгаа тэр одоо сайн сайхан эсвэл муухай бүхнийг уурлаж гаргаж хариуцгаж цэвэрлж сүнсээр нь ч болтгоо нэг хүнийг амар амгалан байдаг нь гэдэг чинь бол энэ хөг аялах их шиг хөгжим гэдэг чинь ерөөсөө хүнийг өөрчилж идэг учраас энэ бол агуу тийм мэдрэмжийг авч яагаад хүн гарч байгаа байхгүй юу? Маш их олон хүн талархдаг юм л да. Энд ч гэсэн би маш их урам зориг авдаг. Би бол анх 1993 онд хөгжим мужид төгсөөд ерөөсөө циркэд одоо Батсайхан гэдэг циркийн хөгжмийн удирдаач хүн дээр анх очиж дадлага хийжсэн. Тэндээ ажиллаж байхдаа бол хангалгаа хөгжим зохиолчтой маань хангалгаа удирдлагын дороос ажиллаж байсан. Наадмын хөгжим гэдэг тоглоход нь бид нар бүгдээр уран бүтээлээр ажиллаж байсан. Тэндээс би маш их юм сурсан. Тэгээд тэрний дараа би Улсын филармонд Баян Монгол чуулгад манай Ганбаат удирдаач багс маань Монгол Улсын гавьяат одоо гитарчин энэ залуучуудын багш. Тэр багш маань намайг анх Баян Монголд авч ирсэн. Тэгээ ажиллуулсан. Тэгээ би тэндээ ажиллаад 94 оноос ажиллаад 2022 он хүртэл дунд нэг 5 жил завсардсан. Тэр бол гадагшаа гарч ажил хийсэн тийм тохиолдол. Энэ хугацаанд бол хүний нөгөө нэг хөгжимчин хүн чинь ингээл ажиллах тусмал боловсрч идэг юм. Хийх тусмаа би ч одоо хөгжим төгсчл нэг мундаг амтлан хөгжимчин ингээл тухайд өнгөрч исэн бол ажил дээр гараад юу ямар амар дутуу байсан юм бэ? Юу мэдээж аваагүй байсан бэ гэдгээ одоо энэ цаг дээр харахлаараа маш их юм суралцсан. Алтан үеийнхнаас суралцсан, үеийнхнаасаа суралцсан. Маш олон гайхалтай хүмүүстэй ажиллаж исэн тулдаа би өдний зэрэгтэй бас явж байгаа юм болов уу гэж бод. Хүмүүс илтгэлтэй те аюу ууйхан сэтгэлтэй гэдэг те гой мэрэгчлээ уйлахтай уйлдаг, баярлахтай баярдаг, эмоц өндөртөө тэр бол яг үнэ. Яг бол хүний дотор баяр гэгээ гойныг бүгдийг ингээд сэргээж идэг, амьлуулж идэг, дэлбэлж идэг те муухайг гаргаж идэг тэр бүх чинь энэ урлаг гэдэг юм чинь хүнд нөлөөлдөг. Бид нар чинь нөгөө ээж аваасаа төрөхтөл уйлж төрдөг шүү дээ тий уйлал. Тэгэл эхийнхээ бүүгээ сайхан аялгуун унтцдаг шүү дээ тий. Эн чинь бүр тэр эхийнхээ гидсэнд байхад л аялгуу ээжээр ингээс бас ээж нь мэдээж Джеймсэн багтаа дуулдаг янз янзын дуу мөн сонсдог л ээжсэн. Энэ бол маш их нөлөөлдөг. Тэгэхээр хүний сэтгэлийн гүнд байгаа гэрлийг тэр сүнсэн биеийг мэдрэх тэр аялгууг нээж өгдөг гэж би боддог байхгүй энэ урлагийг. Урлаг бол хүнийг маш их өөрчилдөг. Маш гой хүмүүжлдөө, маш цэгцтэй хүн болгодог байхгүй. Тийм учраас урлагийн мэргэжлийг бол заавал урлагийн хүн болохгүй ч гэсэн урлагийн мэдлэгтэй, мэдрэмжтэй урлагийг ганц хоёр хөгжмөр ингээд мэдэрдэг болол тэр бол хүний хөгжил, хүний ер нь хүндсэн хөгжил урлагаас л гэдэг гэж би хардаг шүү.